За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр би хэрхэн стрессээ зүгээр менеж хийх вэ гэдэг талаар видео гэж утсан. Би энэний өмнө болохоор 2 видео хийсэн байгаа. Тэр нь болохоор зорилгоо хэрхэн зүгээр системтэйгээр тодорхойлох. Хоёрдугаарх нь болохоор хэрхэн зөв зуршлуудыг амьдралдаа нэвтрэн оруулах. Одоо энэ гурав дахь нь болохоор стрессээ хэрхэн менеж хийх вэ. Тэгээд энэ гурвыг одоо ингэж гурвуулгын одоо уялдан холбосноор бид нар одоо ямар ч одоо зорьсон юмдээ хүрч чадна гэсэн үг. За тэгээд энэ 3 дахь топик буюу энэ стрессээ хэрхэн зүгээр менеж хийх вэ гэдэг бол маш чухал. Энэ бол маш чухал топик. Яагаад гэвэл бидний амжилт хэр амжилттай явах бид нар өөртөө стрессийг одоо буруулах гэж байна. Бидний хэр амжилттай явах бид нар стрессээ одоо хэрэг стресс дааж чадах гэдэг хоёр одоо хоорондоо ийм амар том холбоотой гэдэг гэсэн. The level of our success depends on the amount of stress we're willing to tolerate. Боёо. Одоо энийг бидний хэрэг амжилттай явах бид нар хэрэг стресс төсөөлж чадхаас одоо сасгүй холбоотой. За тэгээд ойлгочих заяа. За тэгэнгүүтээ бидний хэр их стресс төсөөлж чадах нь болохоор бидний өөрсдийн эмоцоо хэр regulate буюу эмоцоо хэр сайн зохицуулж чадахтай одоо амар холбоотой байгаа гэсэн үг. Тэнгүүд бидний эмоц яагаад гэвэл ихэнх стрессүүд одоо ядраад одоо стресстэй байгаа ч юм уу те эсвэл зүгээр ингээд янз янзын амар ихэн болоод ингээд стресстэй тийм стрессүүд бол гайгүй хүмүүс ингээд яаж талих мэдээд идэг амардаг ч юм уу салхин гардаг ч юм уу сайхан унтдаг ч юм уу те тэнгүүд энэ эмоцоо одоо зөв зохицуулж энэ стрессийг бууруулна гэдэг нь болохоор одоо ихэнх хүмүүс одоо нэг сайн чаддаг. Яагаад гэхээр бид нар нэг сэтгэлийн энэ эмоц одоо энэ стресс гэдэг юм яаж тайлах одоо аргаа сайн олоогүй байдаг гэсэн үг. Тэнгүүд энэ сэтгэлийн одоо энэ стресс буюу одоо emotional trauma тий одоо энэ боловсрогдож чадаагүй байгаа энэ стресс хүнд одоо яаж бий болоод идэг гингүүд за нэгдүгээр бага наснд бий болж байна. Эсвэл найз нөхдөсөө муудалцдаг ч юм уу бидний босс бидэнд муухай юм хэлдэг ч юм уу хүнээс салдаг ч юм уу эсвэл ингээд бидний хайртай дотны хүмүүс ингээд энэ хорвоогоос явдаг ч юм уу те ямар нэгэн айгүй том асуудал болоод бид нар тэрийг тайлж чадахгүй ингээд маш удаан хугацааны турш хэмжээний ингээд хадгалаад явчихлаар дараа нь тэдний бидрийг амар зовоогоод тэгээ бидний тэр стрессний хэмжээ амар их байгаад ангууд өдөр тутмын амьдрал гэсэн ямар ч утгагүй санагдаад тэрийг бид нар зөрүүлээд юм арх удаг ч юм уу ямар нэгэн аргаар ингэж тайлах гэж оролдоод идэг гэсэн үг. Тэгвэл тэд нар ч юм бол үнэндээ төв зургийн л арга болчихж байгаа шүү дээ. За тэгэнгүүт бидний ингээд стрессний хэмжээ одоо бид нар нэг тохоо хэмжээ хүн болгоны юм хэрэг стресс одоо авч чадахгүй гэдэг тийм хэмжээ байгаа шүү дээ. Зааг. Тэгэнгүүт тэр сэтгэлийн одоо юм одоо боловсрогдож чадаагүй байгаа тэр стрессүүд их байгаа дэргүүд тэр чинь одоо бидний хувьд одоо ингээд нэг байнгын юм стресс ингээд биендээ ингээд хадгалаад яваад юм гэсэн үг. За тэгмүүд одоо чи миний хувьд одоо ярангууд би багадаа юм хүүхэд насын trauma гэдэг юм авсан байхгүй юу. За тэгээд тэрнээс болоод би ингээд юм амар төгшөлтэй болцсон. Тэрийг юус ойлгодог байсан. Ингээд яг юм хийгээс юм хичээл ч юм уу юм суугаад хийх гингүүд ингээд дотор ингээд сонирн байхал юус огт сууч чаддгүй. Тэгээд нэг яагаад юм болоод байна гэдэг ингээд сүултээ ингээд сайн бодоод суугаад байгаа удаа зэн багийн асуудалтай болж ирсэн байна. Багтаа ийм юм болоод надад ингэж ирсэн байна гэдэг. Тэрийг сайн ойлгоод ингээд өөргөө ингээд ойлгоод уучлаад ингээд янз юм ингээд бодоод ингээд зүгээр ингээд тайлал яваад ангууд сүултээ тэр ингээд хамаг юмуд нь ингээд тэр эмоц ч өөр ингээд бинээс гараад тэгээд ингээд тэр нэг зангирсан мэдрэмж байхгүй болоод ингээд айгуу гой болчихж байгаа гэсэн. За тэгмүүд одоо тэр тайлагдаагүй одоо ямар ч юм байж болно шүү дээ тэр сэтгэлийн эмоц. За тэгмүүд бид нар тэрийг хадгалаад ангууд за нэг ийм хүү ингээд стресс ингээд байж гинэ гэж бид нар ингээд байнгын амьдралдаа ингээд хадгалаад явж байгаа. За тэгмүүд энэ цаасан дээрхийг харж байна уу? За тэгмүүд ингээд бидний одоо авч чадах өдөр тутмын стресс эндээс энэний хооронд байдаг юм байна гэж бодъё заяа. Тэгээд энэ ингээд нормал хэмжээ те. Тэнгүүд бид нар ингээд тийм тайлж чадаагүй стресстэй байгаа бидний стресс ихтэй л ийм аим өндөр эхэлж байгаа гэсэн үг. Тэнгүүд одоо
ажилдаа явдаг те хүнтэй одоо ямар үг солилцдог ч юм уу сөргөөцөлдөх асуудал гарна. Тэгэл өдөр тутмын амьдралын стрессүүд чинь тэнгууд бас ингээд нэмэгдэн штэ. Тэгээд тиймүүд чинь нэмэгдээд байнгут яаж ингэвэл эн чинь одоо ингээд айгүй хурдан ингээд нэг ийм байжаад нэг өдөр тутмын амьдралын стресс ингээд нэмэгдчихэнгүүд энэ бүр аим хүнд болоод эхэлдэг гэсэн. Тэнгууд сүйдээ тэр нэгээд уцаарлаа гэд амар уурлаа те. Ингээ манайх зүгээр явж чал гэд жоохон юм болохоор амар уурлал ингэдэж штэ. Тэр чинь яагаад нэгэнгүүд тэр нэг зүгээр байгаа тэр нормал стресс нь бүр энэ цаагтаа хүрсэн. Тэнгууд нэг жоохон юм гарахад ийм төгшүүр ч юм уу сэтгэл готардаг ч юм уу эсвэл ийм гэд уурдаг ийм асуудлууд дээр нэгээд жоохон юм нэмэгдэлт юм тесрэгээд байгаа гэсэн. Яагаад гэвэл энэ асуудлуудад нэг тайлгдаж чадахгүй. Тэгээ ихэнх хүмүүс энийгээ тайлах гад ингээд арх марх уудаг ч юм уу. Ингээд янз бүр буруу аргаар ингээд гарах гад идэг. Тэгэнгүүт тэр буруу аргаар гаргангууд яадаг юм за манайхан ч уугаад бас хүмүүс зодтолдоод муудалцах гад идэг нэг том шалтгаан ч болгонгууд тэр нөө доторх юм нь одоо ингээд нөгөө нэг барьцсан юм уу зүгээр илэрхийлж чадаагүйгаас болоод одоо тэгж уур болж гарч байгаа гэсэн үг. Яагаад гэвэл уур гэдэг бол 20 дугаар нууц. Тэгвэл уур болохоос өмнө яг юу бид нар мэдээд уурлаад байна. Хүн намайг гомдооцсон, хүн надад муухай юм хэлсэн. Тэгтэн би өөрийгөө хамгаалж чадаагүйгаас болоод дотроо юм бариад үлдсэн байж байгаа. Уусны дараа тэр нь гарч ийн үү? Эсвэл би багтаа ч юм уу одоо ээж авдаа ингээд зодуулаад ч юм уу ямар нэг юм болоод тэрийгээ одоо тэрэндээ айгаа өвдсөн байж байгаа. Тэрийгээ гаргаж чадахгүй жагаад хүүхдүүдтэй ч юм уу өөр хүмүүст бас гарах гад байна уу? Эдрийг ингээд сайн ойлгоод ирэнгүүт тэр юмд чинь тайлгдаад эхэлдэг гэсэн үг. За тэгээд энийг ингээд тайлаад эхлэнгүүд энэ стресс гэдэг иймнүүд чинь тайлгадаад эхлэнгүүд дараа нь бид нар өөрсдийнхөө бие махбодос айгүй юм соргог болчихдог гэсэн. Тэнгүүд за би иймнээс болж стресстэй байгаа юм байна. Энийг ингээд юу гэдэг нь жоохон нэг хальт хэдэн минут бяцлахад хийгээд ч юм уу эсвэл нэг хальт 5 минут нэг алхаатах ч юм уу эсвэл нэг хальт амраатах хийгээд яг одоо бид нар тэгмүүд яг биендээ яг юу хэрэгтэй яаж бид нар стрессээ зүгээр зохицуулж чадах нь тэрийг бүгдийг мэдчихдэг. Тэнгүүд дараа нь бас айгүй жоох юм ингээл амар амархан ядардаг те. Эсвэл ажилласаа ирээд бүр ямар ч энергигүй болдог байсан бол дараа нь тэр юмнууд чинь ингээ байхгүй болчмод амар их ингээ хичнээн юм хийсэн чинь энергитэй байгаа л гэдэг гэсэн. Яа тэгвэл бид нар одоо юу ч болсон тэрийг яаж зүгээр өөрийнхөө биеийг ингэж одоо стрессээ бууруулахад аргаа одоо мэдчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө нэг энэ хамаг толгой дээрээс стрессүүд чинь ингээд алдагдчихгүй. Эндээс нь нормал хэмжээ байлаа гэхэд ингээд ажлын өдөр тутмын амьдралын стресс ингээд нэмэгдсэн ч гэсэн ингээд би хаа ингээд айгу тайнараа байж байгаа гэсэн үг. За тэгээд эцэст нь хэлэхэд болохоор бидний амжилттай явах бол бидний хэр их стресс төсөөлж чадахтай маш холбоотой одоо энэ авцалтаатай байдаг. Бидний хэр стресс төсөөлж авч чадах нь бидний өөрсдөө эмоцийг хэр сайн боловсруулж чадхаас одоо боловсруулж чадахтай хамаатай байдаг. Тэгээд одоо бид нар зорилгодоо хүрэхин тулд нэгдүгээр систем байгуулах хэрэгтэй. Систем байгуулад зөв системтэй байхын тулд бид нар зөв зуршилтай байх хэрэгтэй. Тэгээд зөв зуршилтай болоод энэ юмнуудад тууштай байдаг байхын тулд бид нар стрессээ зөв менеж хийдэг байх хэрэгтэй. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.